За сайн байцгаана уу? Дараачихаа бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. Нэлийн удаан хугацаа өнгөрсөн юм шиг санагдаж байна надаа сүүлийн бичлэгийг хийснээс хойш. Тэгээ яагаад энэ бичлэгийг бас хийхээр болж байгаа вэ гэхээр би сүүлд ханаа түрээд хоолоо өвдөөд тэгээд яг хоолоо өвдөхөөс өмнө би нэг бичлэг хий гэж бодож ирсэн юм аа. Тэгснээ за арайч бас энэний талаар яриад бүр одоо нэг тийм галзуу сонсогдох юм болоо гэж бодоод тэг хийгээгүй юм. Тэгсэн чинь миний хоолоо өвдөөд тэгээд ханта зугаасаа л одоо бити яар гэд тэг хоолоо өвдөж байгаа юм болоо гэж бодоол тэгэл өнгөрцөө. Тэгэд аюу их тийм ухаарлууд орж ирээд яг өвдсөн байхад зөндөө их юм ухаарлууд араас орж ирээд идэх нэг үе байдаг да. Эн чин тэрээсэн биш те тэр тийм юм байна гэл нэг зүйлийн талаар ингээд бодонгууд аюу гоё гаргалгаанууд гараад тэгээд гоё сайжирч исэн. Тэгснээ бас тийг ингээд цаанаас ингээд дүүрж ирээл ингээд нэг юм бичлэг хийх одоо тэ энэ нэг энергийг одоо суллах хэрэгцээ гарч ирээл цаанаас ингээд дотоод дуу хоолой ингээд надтай ярьдаг шиг яриад ингээд дотроо ингээд дэлсээд ийсэн. Тэгээд за бичлэг хийндээ тэгээд ямар сэдвийн дагуу хийх юм бол доо ууг нь нөгөө нэг яри гэж бодож исэн юмныхаа талаар яриул гэд бодсон. Тэгсэн чинь дахиад хоолоо өвдгөөд тэгээд за бити яар гээд байгаа юм болоо гэж бодоод унтсан чинь харин ч одоо нөгөө нэг юу эсэргээрээ яар гэдээсэн тохио бисэн бэлээ. Энэгээрээ яг юу ч хэлэх байгаа юм бэ гэхээр юм одоо мэдрэмж орж ирээд те ямар нэгэн зүйлийн талаар ярих одоо импульс гэж яриад байгаа юм. Бид нэр ерөнхийдөө бол аюу тийм импульсээрээ одоо яг дотоод одоо ингээл нэг за ерөөсөө гэс ингэчи тэгчи гэл ингээл нэг юм дотоод ингээ гинти юм аюу тийм их энерги импульс ерөөсөө тэгчи гэл ингээл их тийм те ингээд юм яг сэтгэл хөдлөл биш. Яг л нэг энерги юм нэг юм тесрэл шиг юм гарч ирдэ штэ. Тэгээ яг тэр үедээ ерөөсөө тийм үйлдэл хийхээ болцсон. Тэгээд тэрийг айгүй их шүүж боддог болцсон. За тэр импульс нь гарч ирлээ те. Тэгэнгүүтээ за яг тэхүү яах вэ? Зөв буруу гэж бодсоор хагаад тэнчэнээсээ ингээд нөгөө нэг энергийнхаа урсгалыг одоо боогоо хийдэг. Хэрэв бид нэр шууд одоо тухайн үед биднэрт хэлэх гээд байсан тийм ээ над руугаа яв эсвэл над сургалтандаа суу над одоо улс орн руугаа одоо явтыг явах юм а хөөцөлч ч юм эсвэл яар надхаа яар одоо хэлч гэдэг юм ингээд иймэрхүү ингээд дотоод ийм гинти ийм энергийн одоо задрал шиг энергийн одоо дохио шиг импульсүүдээ хойшин тавихаа болоод хэрэгжүүлээд жоохон бахтай те гармаар санагдах үедээ шууд гараал ингэмэр санагдах үедээ ингээл яг өөрсөндөө ингээд за би энийг хийх үү яах уу гэж ингээ хит их эргэцүүлж бодохгүйгээр дүгнэлт хийхгүйгээр зүгээр хийдэг байсан бол бүх зүйл хамаагүй амархан байх байсан. Бүх зүйл хамаагүй амархан бөгөөд яг бидний тэр дотоод импульсүүд чинь бид нарыг яг тийм сүнслэг замаар хөтлөөд сүнслэг зам гэдэг нь ерөөхдөө бол нэг тийм материалын ертөнцөөс салцсан дэшээ тийм хөөрцөн зам бол биш шүү дээ. Энд чинь хаана амьдраад байгаагаа илүү сайн дараачийн түвшинд ойлгоод тэгээд өөрийн хүслээр амьдарч эхлэн гэдэг нь нэг ясандаа өөрийн хүслийг өөртөө хүлээн зөвшөөрч чаддаг болоод дотоод дуу хоолойгоо сонсч эхлээд түүндээ итгэл найдвар авахын тулд
ямар нэгэн байдлаар ихтгэлтэй байхын тулд хэн нэгний гаднах одоо нөлөө тэг гэх одоо хүлийн зөвшөөрөл ямар нэгэн байдлын зөвшөөрөл хэрэггүйгээр яг өөртөө зөвшөөрч чаддаг. Тэгээд яг тэр нэг өөрийнхөө шийдвэрийн хариуцлагыг үүрэхдээ илүү одоо сүнслэгээр харна гэдг нь гэгээлгээр тэ юмыг одоо сайн муу гэж ялгаж салгаж шүүхгүйгээр муу үр дагавартай байсан ч гэсэн тэр үйл явцаас нь сургамжаа авсан. Энэ нь намайг одоо дээшлүүлж байгаа, сайжруулж байгаа, илүү хүчрхэг болгож байгаа нэг юм замнал тэг хүн болгон адилхан байх ёсгүй гэдэг одоо нэг юм үлгэр жишээг одоо харуулаа сууж байгаа болохоор тэг ямар нэгэн байдлаар нийгэмд гарч ирээд үгээ хэлж чадж байгаа анхаарлыг одоо төвлөрүүлж чадж байгаа хүмүүс тодорхой хэмжээний өөрсдийнхөө authentic self буюу тэр өвөрмөц чанартайгаа нэгдэж бусдыг бас бүгд өөр юм байна, хүмүүс өөр юм байна, ондоо юм байна. Тэгээд миний яг хэлэх үг яг над чиг хүмүүст одоо хэрэгтэй юм байна гэдгийг л ойлгоод одоо тэр хариуцлагыг өөрөө явж байгаа хүмүүс юм болов. Тэгэхээр яг энэ сүнслэг байдлаар ингээд зангилагийн тайлна гэдэг нь илүү сүнслэгээр ингээд хөгжинэ гэдэг нь яг тэр импульсүүдийг алдахгүй байсан бол бид нэр яг энэ сүнслэг замаараа яваад тэгээд буруу үр дүн гарч ирсэн байсан ч гэсэн түүнээсээ суралцсандаа талархаад илүү их одоо сүнснийхаа төвшинг тэр даацыг тэр нэг юм өөрийгөө ялан дийлэх алдааны ард гарсан байсан ч гэсэн өөдрөг хിവэрэ байх, өөдрөг байх, гутран байх нь яг үнэндээ миний л сонголт. Одоо нийгмээс миний бие махбодоос энэ гормонуудын өөрчлөлтөөс би юу ч мэдэрч болно. Гэхдээ эцээст тэр сонголтыг хийх, амьдрах хүсэлтэй байх, өөрийнхөө одоо сонголтоор ингээд амьдрна гэдэг нь бүх талаараа надад ээлтэй зүйл гэдгийг ингээ хүлийн зөвшөөрөд харах юм бол бид нэр энэ импульс гэдэг зүйлийг алдаж болтгүй юм билээ. Тэгээд яг ингээд за би энэ талаар ярьчих тийм билүү гэснээ бодоод за билээ гэж бодцоод одоохондоо нэг хүмүүс ойлгохгүй байх. Эсвэл би бүр одоо тий юу ч гэдэг бүр л одоо галзуу санагдах байх тааж гэдэг юм ингээл хойшлуулсан чинь хоолоо өвдсөн. Тэгээ дахиад хойшлуулсан чинь дахиад ингээ хоолоо яг өвдөх шахсан. Тэгснээ би ингээд ягаад ч энэ хоолоо өвдөх гээд байгаа зүйл айгуу тийм өөр зөвхөн ингээд бие махбодын өвдөлтөөс илүү нэг төрлийн юм цэвэрлэгээ, нэг төрлийн одоо юм кодны шинжилэлтэй апдейт явагдаад байна гэдгийг ингээд ямар нэгэн ингээд бие махбод одоо программын апдейт явагдаад байгаа одоо яг шинэ ингээд бид нар чинь долгион давтамж руу шилжээл явж л байгаа. Бидний энэ одоо 3D-ээс 5D руу шилжиж байгаа шилжилт яваал байгаа болохоор одоо бидний ингээд хоолоо өвдөх нь хүртэл тэр 5 дугаар чакраны ямар нэгэн блокууд бас тэр өвчнөдөө хаамт тэр 5 дугаар чакран дотор байсан хуримтлагдсан одоо үүлийн үр карманы кодууд ч гэсэн програмууд ч гэсэн цэвэрлэгдэж байгаа зүйл байдаг. Тэгэхээр энийг ганцхан өвчин гэж хүлээж авахгүй те ингээд ямар хэцүү юм бэ гэж хүлээж авахгүйгээр бас яг тэр одоо шилжилтийн үедээ тааруулж энергиэр нь том одоо зургаар нь харах юм бол ер нь ямар нэгэн өвчин болвол бид нэрийг ер нь бол маш гоё тийм цэвэрлж идэг үлийн үрээс салгаж идэг зүйл гэж одоо харах хэрэгтэй. Тэг зөндөө бол ингээл өвчнөөс болоод ингээл өөд болж байгаа хүмүүс байгаа л та. Ямар нэгэн энергийн програмыг дийлэхгүйгээр гэхдээ энэ нь өөрөө бид нэр энэ насандаа үлийн үрийнхаа ядаж нэг юм 30% ч гэсэн 20% ч гэсэн идлээд мэдрээд
ямар нэгэн зүйлийг ухаарад шийдээд бид нар яг ерөнхийдөө бол маш хэцүү үедээ, маш өвдсөн байх үедээ, маш хүн дээр одоо өвдсөн, хүнд хэцүү байдалд орсон үедээ хамгийн их ухамсартай болж хамгийн их шийдвэрүүдийг гаргадаг. За одоо тий хөвшөө нөхөр гэл өөртөөгөө яриад за цаашаа ингэж явж болохгүй нэ шүү. Ягаад гэвэл ийм үр дагаварт хүрэж гин ингэж бие өвдөж гин гэдэг юм уу те. Ямар нэгэн зүйл буруу байна, юмаа өөрчил гэдэг одоо энэ дохиог хатуу шаардлагыг бид нар хамгийн их одоо өөрсөндөө тавьж эхэлдэг үе бол яхаа аргагүй юм өвдсөн байх үе байгаа. Тэгэхээр энэ нь бид нарыг энергийн хувьд илүү томруулж байна л гэсэн үг. Ухамсарын хувьд илүү тэлж өгч байна л гэсэн үг байдаг загвараа. За тэгсэн чинь тэгээд би орой зүүдлэхдээ ерөнхийдөө бол яригдах хэвээр юмыг ярьж гарах хэвээр зүйл гарч тэгээд яг үнэндээ бид нар л ингээл дараа нь хийсэн одоо үйлдэлээ те бүх зүйлээ ингээл аль зүйл харамсаж одоо үүсгээл аль эсвэл одоо өөрчлөлмөр санагдаал илүү дээр байх байсан илүү эсвэл муу бич байж болох байсан ингэж одоо өөрсөндөө янз бүрийн тайлбар тавьдаг болвол одоо цаг гэдэг бол одоо цагийн урсгал гэдэг бол яг тухайн үед таны амнаас таны үйлдэлээс гарах ёстой хамгийн одоо зөв зүйл гарсан. Тэчнээн буруу харагдчихсэн ч та гатсан байсан ч ичсэн байсан ч одоо ихтгэл тавьж илаа гэж бодоход тий амжилттай тавьчих болно, амжилтгүй тавьчих болно, ичээд буужч болно, дундаас нь мартчих болно гэд ингээд олон юм байгаатай адилхан тэр тайзан дээр гараад ихтгэл тавьж эхлэл буюу төгсгөл нь тийм ч чухал биш. Та яг тэр энерги үйлдэлээрээ хин нэгний хувь тавиланд нөлөөлж лээсэн. Эсвэл өөрийнхөө тий ичих юм уу, эсвэл бусдын өмнө гарах, ингэх тэгэх гэ өөрийнхөө ямар нэгэн шин талыг дандаа бид нөр өөрсөндөө нээж идэг. Бүхий л үйлдэлээрээ муу сайн гэж юусоо байхгүй. Тэгээ дээрэс нь бидний одоо ярьж хэлсэн зүйл яг бидний хурууныхээтэй адилхан хизээж тавтагддаггүй. Тэгээ заримдаа бид нартэй хин нэгэнтэй ингээл хин нэгэн хүнтэй уулзаад ингээд ярьсныхаа дараа би ямар их худлаа ярьж байж юм аа, эсвэл би одоо ямар их өнгөрч бууч гэдэг юм уу, эсвэл би ямар ингээд нэг л тийм өөр байвэж гэдэг юм уу, ингээд эсвэл би арай өөр ярих байсан юм эс ингээл ингээд боддог болвол бид нар угаасаа хүн болгонтой 100% яг адил эзэж байж чадахгүй. Ягаад гэвэл хүн болгоны энерги ондоо болохоор таны хажууд ямар энерги хурж ирнэ, та тэр энергитэй яг өөрийн ухамсаргүйгээр одоо ижил төстэй хариу үйлдэл үзүүлж идэг гэсэн үг. Одоо таны амаар ямар нэгэн зүйл хилэгдэх ёстой байсан бол тэр одоо хүнд тэр сүнс ухамсарт зориулагдаад хилэгдэх ёстой байсан бол хилэгдэх ёстой байсан. Тэгээ тухайн цаг мөчид таны амнаас ингэж одоо үг тий өгүүлбэр гарсан бол яг л тэр чигтээ гарах л ёстой байсан. Таны тэр үг тий өгүүлбэр хүнийг төөрөлтөлд оруулж исэн ч зөв замаар оруулж исэн ч та итгэлтэй исэн ч итгэлгүй исэн ч худлаа ирсэн ч худлаа яриаггүй ч гэдэм үү те одоо энэ бүх ингээд олон хувилбаруудын аль нэгийг та сонгоод үйлцсэн байгаа штэ. Тэр бол тэгэл яг тэр чигтэл зөв зүйл байсан. Ямар ч би илүү ярих байсан, дутуу ярих байсан ч юм уу, тийм харамсал араас нь тэгээд огт хэрэггүйдэг. Ягаад гэвэл ямар нэгэн зүйл бүтэлгүүдэх ёстой бол ямар нэгэн байдлаар бүтэлгүүддэг. Амжилтанд хүрэх ёстой бол ямар нэгэн байдлаар тийш өсчл хийдэг. Энэнд ер нь бол бидний одоо тухайн цаг мөчтөө цаанаасаа
бидний амнаас үйлдэлээс гарсан бүх зүйл утга учиртай л байгаа. Ямар нэгэн байдлаар гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нөгөө нэг хитрхи ихтэй юу ярихаа бодох гэдэг нэг юм эго програм гэдэг байгаа шүү дээ, тэ. Хитрхи их юу ярихаа бодох, хүнийг одоо ярьж байхад тэ юу хариулахаа бодох гэл ингээд яг тэр ингээд нөгөө нэг гарах ёстой урсгалыг яг өөр нь ингээд тавьж өгөхгүй. Ингээд бүх зүйл дээр нэгэн хэвэн байх гэж ч юм уу, аль эсвэл хитрхи нэг энергид автагдаад одоо ичихч гэдэг юм уу те, айхч гэдэг юм уу, санаа зовох, бусдад одоо төвөг утгаас айх майх гэд ингээд янз бүрийн програмуудтай баригдаад та зүгээр юм нэг дадал зуршилтай хүн болцсон бэ гэж бодъё л доо. Нэг үгээ хэлдэггүй, хойшоо суудаг, бусдаас юм гуйдаггүй ч гэдэг юм ингээд нэг өөртөө ингээд та хатуу зарчмууд тавиад яваад ий гэж бодъё. Тэр болгон ч яасан ч ингэж болохгүй, тэгэж болохгүй гэдэг таны хатуу блог програм болчдөг. Тэрийг одоо нэвтэлж та одоо тэндээс суралцах хэрэгтэй байсан хичээлээ холдуулаад байгаа. Тэр одоо энергийг нэвтэлж чадсанараа тэндээс ирэх тэр их одоо blessing ерөөл ивэл танаас бас холдоод ийн гэсэн үг. Хит их одоо айдсандаа автаж ичимхий одоо бүрэг байдалтай автснаар аль эсвэл заавал зөв юм ярих хэрэгтэй юм шиг, заавал одоо хүн болгонтой адилхан байж би нэг юм өөрөө тусдаа өөрөөр бодсондоо одоо ичиж санаа зовох ч юм уу гэд ингээд өөрийгөө ер нь бол ингээд хаагдуулаад богдуулаад байгаа програм бүр бид нэрийг бүр их одоо блоколж унтуулж үзэгдлүүдийг зузааруулж идэг, illusion-г зузааруулж идэг гэсэн үг. Тэгэхээр яг ингээд нэг юм сүнслэг замаар ингээд явхаар юу юм бэлээ л дээ. Одоо бүр илүү ингээд ухамсар ингээд сэрээд ирэнгүүт цаанаасаа ингээд хэлж байгаа тохион хүртэл тас гэл одоо нэг юм өмнө нь бид нэр ингээд сайн ойлгохгүй те, ягаад ингээд байгаа юм бол тэгээд байгаа юм бол гэж боддог байсан болвол одоо ягаад ингэж юу, ягаад одоо ямар нэгэн үйл явдал яг 2 дахь ч юм уу 3 дахь тавтагдах гал ирэнгүүд те одоо хоолоо өвдөлч ч юм уу юу ч гэдэг ингээд 2 дахь 3 дахь тавтагдах гал ирэнгүүд энэ ягаад ингэж юу гэдэг өөрсдөө л үг анхаарлаа хандуулад зөв асуултаа асуугаад ингээд явхад одоо шинэ програм, шинэ матриц маш хурдан хариултуудыг өгдөг болсон. Хүмүүсийн одоо яг дотоод ухамсарын хөгжлийн өөрийгөө таних хүний хөгжлийн иймэрхүү асуултуудад маш хурдан түргэн хариу үйлдэл үзүүлдэг болсон байна лээ. Тэг хүн болго энийг ингээд ойлгоод туршаад үзээсэй гэж би хүсэж байна. Зүгээр л нээлттэй байх, зүгээр энэ орчлон ертөнцид, энэ universe энэ бурханлаг ухамсартаа бүгдийг даатгаад нээлттэй байх, маш олон юм одоо бодгоо болоод өөрийгөө одоо харьцуулахаа болоод ярмаар байгаа сэдвч гэдэг юм уу хиймээр байгаа зүйл гэд одоо залгамаар байгаа хүн өөр юу гэдэг ингээд хийж үзмээр байгаа ажил гэд хөдөлтөж үзмээр байгаа ямар нэгэн зүйл эсвэл өөртөө ингээд дууг нэг юм хүсэл байгаад идэг, тэгснээ зөв үү буруу юм уу юу сайн уу инхүү тэхүү гэл ингээл нөгөө нэг нөхцлүүд өөрөөсөндөө одоо тавихаа болох хамгийн зөв цаг одоо цаг үеийн орчлон одоо энэ яг энэ талбайны ингээд энергийн хурд бүрл хурдсаж байгаа. Энэ энергийн хурд нь яагаад хурдсаад илүү ингээд цаг хугацаа хурдан болоод байгаа юм шиг, үйл явдлууд хурдан өрнөд байгаа юм шиг санагдаад байгаа юм бэ гэхээр одоо Schumann-ийн резонанс буюу бидний дэлхийн ертөнцийн нарч гэсэн өөрөө ингээд долгион давтамжаа дээшлүүлж байгаа гэдэг байгаа шүү дээ. Энергийн одоо тэр угаасаа тэр хурд
энергийн тэр одоо чанар нь өөрөө дээшлээд байгаа гэсэн. Тэнгүүд одоо нэг ингээд дээш нь ингээд бид нэрээ одоо ингээд нэг юм сороод гэж бодъё л та. Тэнгүүд бүх ингээд доор байсан, доороос ингээд үндснээсээ ингээд гарч ирэх ёстой байсан тэр 70 тухамсрын буруу код програмууд өмнөхөөс илүү хурдан одоо дээшээ ингээд татагдаад байгаа байхгүй юу? Дээшээ татагдаад тэгээд тэр нэг мөсөн уул бай гэж бодъё те. Мөсөн уулны нэг юм 10-20% нь харагдаад ихэнх одоо 80-90% нь одоо усан доороо байдаг гэж үздэг болвол тэр мөсөн уул чинь ингээд дээшээ ингээд гарч ирээд байх тусам тэр үдэгдэхгүй байсан хэсгүүд ингээд бас бий байсан шүү гэдэг одоо өнцгөө нээж эхлэх байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний одоо гүний айдсууд илүү ингээ гүг үнцгий нэвчээд орсон байсан өвчин янз бүрийн одоо түгшүүрүүд, янз бүрийн код програмууд гэл олон зүйлсүүд ингэж нөгөө нэг биднэрт өөрсдөнд ингээ танигдаж ирээд тэр нь өмнө нь ингээ зүгээр ингээ те хойшлуулад мартаад цагийг одоо ингээд нэг тийм 6-тай ч юм уу өнгөрөөгөөд ингээ олон зүйлийг мартганж болдог, цааш нь далталж одоо нууж болдог байсан болвол тэр нь байн хөгдөж гарч ирж ингээд аюу хэцүү юм бүр юм зовир шиг те болоод мэдэгдээд тэр нь бүр ингээ өөрт ингээ мэдрэгдээд тэгээ бид нэр өөрийн ирэхгүй ингээ цаанаасаа ийм сэтгэл зүй, сэтгэл судлал, сүнслэг юм ингээд юм шинэ зүйлсүүдийг хайж эхэлж байгаа. Бидний ухамсар угаасаа илүү томсоод тэр зүйл рүүгээ ч гэсэн явж байгаа болохоор гүнээсээ бид нэр ингэж бохирдлууд татагдаж гарч ирж тэр болгоныгоо ингээ харж эхнээс нь ингэж юу н ойлгож те тодорхой хэмжээний ойлгож цэвэрлэж явахгүй болвол байхаа аргагүй болж эхэлж байгаа. За ийм байна. Тэгээ миний нөгөө нэг юу яг ярих гэж байсан сэдв нь өөрөө юу юм бэ гэхээр матриц те бид нар одоо матриц дотор амьдарч байна. Бидний одоо энэ дэлхий матрицаа гэд байдаг. Тэгээ яг тэр матрицыг та нар нүдэрээ харж үзсэн үү? Тэгээд үзээгүй болвол би үзсэн юм аа. Надад нэг тийм юм тохиолдоод. Тэгээ би яг тэр матрицыг тэ нүдэрээ үзсэн, харсан талаараа хуваалцах гээд бодож байсан. Матриц гэдэг нь өөрөө эхлээд юу юм бэ гэдгийг зүгээр л одоо тийм одоо бодит байдал дээр тайлбарлая. Бид нар өөрсдөө цуул одоо програм гэдэг байгаа шүү дээ. Одоо ихтгэл үнэмшлүүд ингээд та ингээд өөрийгөө тийм магадгүй ой санамжаа ингээд алдсан. Ой санамжаа алдсан. Тэгээ та юу ч мэдэхгүй те хинч танд одоо энэ зөв энэ буруу гэж тайлбарлаж өгөөгүй, танд нэр усч өгөөгүй, ямар ч та энэ дэлхийн дүрм журмыг мэдэхгүй болвол та яг өөрийгөө шинээр ямар ихтгэл үнэмшлүүдээр бүтээх байсан бэ? Яг хэнийг юу ингэж те дагаж, судалж явах байсан бэ? Юу таны нүдэнд те та ингээд ямар ч хувцсны тренд гэж мэдэхгүй тэний дэлгүүр ороод ингээд за ядаж өөртөө нэг хувцас аваад гарыг гэдэгтээ та брэнд гэж мэдэхгүй, юмны үнэ гэж мэдэхгүй ерөөсөө юу ч мэдгүйгээр зүгээр ингээ хувцсны дэлгүүр ороод яг ингээд өөрийгөө ингээ хувцлах болсон байсан болвол та яаж өөрийгөө хувцалж те юугаар тэр одоо нэг юм өөрийн жишгээ болгож авах байсан бэ гэл бодоод үзье л та. Тэгээ бидний одоо сурж одоо мэдэж байгаа зүйлстэй одоо за спорт гэж бодох юм бол булчингийн санах хой гэж байдаг. Бид нэр ямар нэгэн зүйлээ одоо олон давтамжтайгаар хийгээд ах юм бол булчин санах хойндоо түүнийг одоо шингээж бид нар одоо усан сэлж яхаж ч юм уу байнгын яаж сэлэх үү, би одоо хизэн намсгал авах уу, хизэн хөлөө их үү, гараа их үү гэж бодхоо болчтой шүү дээ. Сүултээ хийсээр хагаад
яг тэрнтэй адилхан энэ бидний энэ толгоон дотор байгаа код програмууд чинь өөрөө яг тийм одоо код програмууд гэсэн үг одоо булчингийн тархины ингээд ой санамжид цаанаасаа зүгээр л өгөгдсөн бичигдсэн. Тэгээд яг та ингээд амьдрал ингээд арай өөр штэ тий өөр өнцгөөс нь харин мари гингүүд нөгөөдөг чи ингээд нөгөө маслаад идэг чиг гэ маслаад ингээд тэгвэл эн чи яах юм бэ за ийм удаа одоо энэ итгэл үнэмшлэр ингээм амьдраад ирсэн. Тэгээ чамд одоо энэ итгэл үнэмшлэр ингээм амьдрдаг ингээ орчин тойрны чинь хүрээлэл байна. Яг бол бид нар угаасаа хүрээллээсээ ч гэсэн байнгын шинэ код одоо тэгээ програмуудаар шинээр шинжлэгдэж бичигдэж апдейт хийгдэж явж байгаа тийм. Тэгэнгүүт яах юм бэ гэд байгаа тэр нэг код програм тэр бол матриц. Тэг хэрвээ бид нэр ингээд огт ингээ ямар ч ой санамжгүйгээр эсэрсэн бол бид нар яг хаанаас тэ мэдээллийг уншиж таних эхлэх үйсэн гэдэг ингээд өөрөө бас их сонирхолтой асуулт. Бид нэр шинээр л өөрсдөө програмжилж эхлэх байсан. Тэгээд шинээр програмжилж дууссаны дараа тэгээ шинэ одоо итгэл үнэмшлүүдийг авч шинэ зүйлс хийж сурж ингэсний дараа тоо шинэл одоо сэтгхүүтэй хүн болох байсан. Тэгээ бид нар хэрвээ ингээд яг тийм баян хүмүүсийн хүрээлэлд ороод яг тэдний амьдралын хэв маягаар тэгээд ингээд анханасаа за одоо юу гэдэг цагийн $100 олох ч гэдэг юм уу тийм жилийн одоо хагас сая долларын орлоготой байх нь хэвийн тийм хүрээлэлд та ингээд ямар ч ингээд ой санамжаа ингээд арчуулчаад ороод найзлаад ингээд явцсан байсан бол та яг л тийм л байх байсан. Танд одоо тийм мөнгө олох хэцүү, яаж жилийн хагас сая доллар олноо тийм хүмүүс ямар бэдэм болоо, яаж амьдрдсан болоо, ямар сайхан юм бэ, ямар азтаанууд нь тэгдэг болоо, ингэдэг болоо гэдэг ямар ч тийм одоо код байхгүй. Зүгээр л та зүгээр хэвийн амьсгалдаг шиг л зүгээр л амьсгалал амьдрал явах байсан. Ягаад гэвэл угаасаа тийм код програмуудаар одоо шинжлэгдээд ингээд бичигдчихэж байгаа юм чинь танд өдрийн $100,000 $100 олох нь ерөөсөө хэцүү санагдахгүй. Харин хүмүүс яагаад тэггүй байгаа юм болоо, хүмүүст яагаад хэцүү байгаад байгаа юм болоо гэдгийг л гайх нүг гэхээс ш. Бараг танд бол тийг санагдахгүй байх байсан гэдэгтэй адилхан. Одоо ингээд энэ матриц болвол цаавараа ингээд цул ийм тоо кодууд идэг. Тэгээд тэр кодууд нь бүр ингээд тэнгэр дээрээс энэ огторгуун одоо энэ агаар дээрээс байнгын дэлхий дээр ингээд орж ирж байгаа. Одоо матрис гэдэг кино үзэн болвол яг ингээд тэр ингээд киноны ингээд юун дээр гардаг шиг баахан ийм кодууд, номерууд тэгж харагддаг. Одоо ингээд та нар анзаарсан болвол яаж надад энэ ингээд бүр ингээд нарийн ингээд айгу харагддаг болсон гэхээр би гинт ингээд ер нь бага ахтай юм гэсэн хүчил төрөгч мөрөгч аашаа моо гэл ингээд нэг тим юм ингээд нүдэндээ хардаг байснаа ингээд санаад тэгээд ингээд басанд явж эхэлсэн юм аа. Тэгтээ ингээд дээшээ одоо басаны шилтэй байгаа. Тэгээд ингээд гэрэл туссан байгаа. Дээшээ харангууд угаасаа юм нэг юм одоо хүчил төрөгчийн бөмбөлгүүд шиг юмнууд угаасаа агаар дээр явж идэг та нар харж ирсэн үү? Харж байгаагүй бол яг хараад үзээрэй. Яг ингээд ойрхон энэ бүр ингээд яг энэ агаараа тэг яг нүдээ ингэж жагаад энүүхүү эндээ нэг юм харж байгаа юм шиг пилонг харж байгаа юм шиг төсөөлөд тэг ингээд хараад үзэх юм бол одоо энэ мэн дээр ч гэсэн ингээд харахаар бүрхий юмнууд альсвал ингээд гурвалжин дөрвөлжин үсгэгдсэн байгаа бүрхий тийм зүйлсүүд гэл ингээл ер нь бол юмнууд ингээ харагдаж байгаа хгүй бид нар л энийг одоо нэг амар оошохоо болцсон эсвэл ерөөсөө тэгэж харж үзье гэж одоо хичээхэ болцсон. Тэгээ дээрэс нь энэ одоо энерги мэдрэгддгээс гадна бас ер нь бол харагддаг хүмүүсийн одоо аурад нар хараад идэх хүмүүс байдаг шүү дээ. Гэхдээ яг энэ нэг юм энергийн тэрний залгуур ч юм уу те залгаа юм утаснууд ингээ байдаг л та. Гэхдээ ингээд
тэд нэр заримдаа бол ингээд яг харагддаг хитрхи энерги одоо нэг талаас алдаад байгаа зүйл ч тийм үү те, аль эсвэл хитрхи ингээд бас ингээд гэрэлтэй цацраад байгаа зүйл ч гэсэн ингээд харагддаг. Тэгээд яг ингээд нэг юм ямар нэгэн одоо эгрегорийн те, ямар нэгэн энерги одоо ингээд нэг юм энерги сорох гээд залхих гээд ингээд ирж байгаа ч гэсэн ингээд харагддаг. Тэгээ яг тэрнтэй адилхан би нэг удаа бороотой өдөр гадаа алхаж агаад тэг ингээ харсан чинь ингээд яг ингээд нүдний өмнө ингээ бороо ороод байгаа хгүй юу. Угаасаа ингээд гэрлэн доор явж байхаар ингээ бороо шивэрж байгаа харагддээ шүү дээ. Ингээ борооны туслууд ингээ доошо унж байгаа. Тэгээ би бороо орж инда гэж бодоол гоо ингээ чээж дүр амьсгалах туртаа болохоор гэл амьсгалсан чинь ерөөсө борооны үнэр өнөртөхгүй байна. Тэг ямар сони ингээ гэл амьсгалсан чинь ерөөсө борооны үнэр өнөртөхгүй. Тэг ингээ харахаар ингээд бороо ороод байгаа юм шиг надад туслууд харагдаад ингээ гараа ингээд яг доор нь тэг ингээ тавингууд ерөөсөө норохгүй. Тэг ингээд доошо цемент харсан чи ерөөсөө нороогүй хуурай. Одоо ч ингээ борооны туслууд ингээд туссан байж болно шүү дээ тий. Тэгээ урд толгой нүдний урд болохоор ингээ бороо ороод байгаа юм шиг харагдаад тэгээд ингээд бүр ингээ эргэн тойрноо ингээд сайн хараад ингээ гэрлэн чидний доор ингээ чичиж харангууд ингээ тэр бороо харагдаад байгаа хгүй. Тэгээд ямар сони юм бэ? Би одоо ингээ галзуурч ингэж баймааргүй юм гэж бодоод ямар сони. Тэгээд гэтээ ингээд бас л арайч ингэж амар ингээд яг ингээ урд бороод ороод байгаа юм шиг харагдсан. Ингэнгүүт ингээ байж байхгүй байна гэхээр ер нь бол за би ч ууг нь зүгээр л ах хэвээр даа бүр тэгээд ингээ бүр ингээд амар сайн ингээд тэр нэг юм хараад байгаа ингээд борон туслууд шиг юмныхаа ингээд нефт ингээ харсан чинь яг ингээд манаа ингээд дэлхий дээр ингээд цуул ингээд кодууд зүгээр цуул юм жижигхэн юм зүгээр энерги юм баахан утаснууд тэгээд тэднэрийг ингээд сайн харах юм бол зүгээр ингээд тоонууд бүр яг тоонууд байгаа хгүй юу. За би одоо тэгэл яг энийг нөгөө ярьчих юм бол жоохон намайг одоо галзуугээ бодчих юм болов уу гэж хайгаад ярихгүйсэн чинь тэгээ хоолой өвдөд байгаа болохоор одоо яах вэ? Тэгээ юу ч бодсон яах вэ гэж ярьчихжээ. Гэтэ тэр бол тэгээ яг үнэн. Тэгээд яг тийм кодууд харагдаад байгаа. Тэгэл ингээл аюу сонио ингээд вау гэж одоо ингээд яаж байгаа хгүй ингээд гараа ингээд тэр ингээд одоо би болохоор ингээ борооны тусал гэж хараад байснаа ингээ бүр сайн хараадсан чинь тэр ингээ борооны тусал биш болоод одоо ингээ зүгээр ингээ миний ингээ гарлуу ингээ зөв нэг юм ингээл жоохон уусаал алга болоод байгаа байхгүй юу. Яг юм кодууд. Тэгэл яг би тэрийг ингээ харж байхад маш их ингээ ухаарал зүгээр л ингээ маш их юм ингээ цаанаасаа ингээ харагдаал исэн бүр ингээ маш их ухаарлууд. Тэр нь угаасаа бид нэр ингээд одоо энэ орчин тий яг ингэж харагдана гэл тодорхой хэмжээний ингээд яг бичигдсэн байгаа код энэ орчны одоо энергийн түвшинж гэж бас байгаа. Тэгэд яг энэ матрицын одоо тий энэ зүйлийг бол хүмүүс бол би одоо явандаа бүр харах чадвараа нээн гэж бодож байгаа. Олон хүмүүсийн нэг угаасаа хардаг болно. Тэгэд нэг нь ингээ мэдээлэл дамжуулж ангууд бус нь харснууд нь бас ингээд ил гарч ирэхээс гадна ингэж хардсан бахтай гэж одоо бодож эхлэх төдий тэр код одоо танд бичигдэх байхгүй юу. Яагаад гэвэл бид нэр ингээд шинэ кодтой болохын тулд шинэ код бичигдүүлэхийн тулд бичиж одоо авахын тулд бид нэр тэгэхээр мэдээлэл хэрэгтэй байдаг. Тим байж болдсон бахтай гэдэг мэдээлэл одоо хинч биднэрт тэгээ одоо баяжиж үзүүлээгүйсэн бол аль эсвэл тэр Эверест оргил дээр одоо гарч үзүүлээгүйсэн бол онгоцноос өсөрч үзүүлээгүйсэн бол гэд ямар нэгэн бид нар дандаа үлгэр жишээ хэрэгтэй байдаг.
Тэгээд хин нэгэн тэр нэг боломжгүй мэд зүйлийг хийж үзүүлээгүй байсан бол бидний одоо хөөх тийж болт юм бах та гэд ингээд тэгээ нүдэндээ ингээ харж байгаа зүйлдээ итгээ явж байгаа бол одоо бид нөр нүдэндээ хараагүй зүйлдээ итгэсэн байсан ч гэсэн шууд тэрний кодыг буулгаж авах боломжтой. Тэгэхээр шинэ кодуудыг буулгаж авахын тулд шинэ кодуудаар сэтгэжтэй мэдэрч яг тэрэнд одоо өөрийнхөө энергийг одоо сольж сонголтоо хийж гэдэг байгаа шүү дээ. Сонголтоо хийж одоо магадгүй дотоод дуу хоолой мөрөөдлийнхаа араас одоо явж эхлэхийн тулд эхлээд бид нэр тэр зүйл чинь боломжтой. Тийм ч бас ээж болно боломжтой гэж бодож эхлэх. Дараа нь тэр чинь одоо тэр зүйлийг бодож эхлэнгүүт тэр кодууд танд сууж байгаа. Тэгээд таны одоо тархин дотор суудсан байгаа тэр сигнал код чинь өөрөө одоо явж байгаа энэ одоо радиуснасаа энэ талбайнаасаа яг ижил зүйлсээ бүгднгийн чүг гэж одоо сигнал мэдээллээр авч идэг. Тэгэхээр бид нэр ер нь сонсч ирсэн багтаа ямар нэгэн байдлаар нэг ижил сонирхолтой хүмүүс тэгэл таарсан одоо адилхан хулиганууд одоо тий нийлээ одоо атмануудтайгаа нийлцсэн ч юм уу. Цаагаараа бас ингээд нэг юм хүмүүс өөрсдийнхөө нэг юм практик олцсон явж идэг тий. Тэгэхээр яг тухайн үед тэр яг тэр нөгөө нэг ямар код юу хайх одоо тэр сэтлээ тархиндаа суулгацсан явж исэн байна. Тэр хоёр сигнал нь хоорондоо таталцсан гэсэн үг байхгүй юу? Чүг гэж бид нэр байнгын мэдээлэл энерги солилцчихийдэг. Бүр яг ингээд бид нэр чи өөрсдөө тэр чигтээ ингээд энэ тэндгүү ингээд энергийн нэг одоо сууг байдагтай адил одоо энэ матриц ч гэсэн энергийн сууг бүртэй холбоотойгоос гадна байнгын энергийн одоо шинжлэл код програм гэдэг энэ зүгээр ингээл байнгын урсаал явж байгаа. Тэгэхээр тэрийг ингээд харах үнэхээр сонирхолтой байсан. Тэгээ хамгийн гол нь ингээд хараад хөөх ийм бас бэт юм байх та гэж ингээд асуух төдийд шууд ерөөсөө эргэлзээгүй яагаачгүй ээжгүй бүр зүгээр л вау гэл байгаад нь одоо талархаачгүй зүгээр вау гэл ер нь хүн чинь одоо нэг юмийтэй ингээл нэг юм вау гэл ингээд шинэ нээлт хийчихэнгүүд тэр чинь итгэх шаардлагагүй чи ингээд мэдж байгаа штэ тий. Тэнгүүд мэдэх төдийд хөөх энэ байдаг гэдэгт би одоо итгэлээ ямар ч тийм бодол байхгүй штэ. Зөв вау гэл хараал шууд энэ зүйл байд юм байна гэл хараал мэдэх төдийд тэр бүх тэр мэдээлэл мэдлэг нь одоо download хийж аахгүй бүр татагдаж эхэлж байгаа аахгүй яг тэр одоо дэлхийн ертөнцийн код програм одоо юу гэдэг одоо Акаши номын санамж байна уу те бүх зүйлээс ингээд зүгээр л татагдаж эхэлж байгаа. Тэгээд би яагаад те маш олон ер нь яагаад гэдэг одоо асуултнуудын хариултууд тодорхой хэмжээний хаагдаж эхэлсэн. Одоо шууд ийм болохоор хүмүүс одоо энерги өндөртэй газар мазар гэ яриад идэм байх. Угаасаа яг албаар бүр яг ингээд тэгээд нөгөө нэг одоо матриксаар одоо зохион бүтээгдсэн яг тийм газрууд байгаа хгүй юу. Тэг тэнд очингууд үнэхээр энергийн одоо илүү өндөр кодтой, илүү чанартай нарийн кодтой ч гэж одоо тайлбарлаж болно тий. Илүү ингээд нарийн кодтой тэнд ингээд очингууд танд одоо бонус бэлэг болгож таны одоо ухамсарч чинь нэг бэлэг болгож ямар нэгэн одоо нишин одоо бодол модлыг ингээд суулгаж өгөн зөө та тэндээс ингээд явахтаа ингээд нэг ямар нэгэн ухаарал ингээд юу ч гэсэн таны нүд тарих одоо бүх энерги чи ингээд томорсон байна, нэмэгдсэн байна, одоо томорсон байна. Тэгээд яг хүн тэрүүгээрээ дамжуулж тэг гой мэдрэмж аваад ямар гой одоо энерги өндөртэй, энергийн гой газар вэ гэл. Тэг одоо ингээ хүмүүс чи аягүй их тийм энергийн хүчит газрууд те дэлхий ч гэсэн өөр одоо 7 чакратай. Тэгэд яг дэлхийн 7 чакра гэд хайгаад үзэх юм бол дэлхийн одоо орой чакра, 1-р чакра, 2-р чакра, 3-р чакра эднэр ингээ хаана идэм бэ ингээд Google дээр байгаа. Тэнгүүд Америкийн Маунт Шаста уул өөрөө ингээд бас амар тийм энергийн өндөр одоо долгион давтамжтай газар гээд тэгээд зөндөө олон одоо сүнслэг хүмүүс тийш аялаад идэг.
Тэгээ яг тэр ч гэсэн яг дэлхийн чакрануудын одоо нөө үндэс чакран дээр байдаг энергийн төв газар юм бэлээ. Тэгэхээр яг тэнд ингээд очих юм бол угаасаа одоо тий үндэс чакратай холбоотой ямар нэгэн одоо идэгрэлт болох тэр кодонд чинь апдейт хийгээ шинжилэл хийгээд өгөхтэй одоо хуучин хэрэггүй одоо хэрэглэгдэхэ болцсон аппликейшнууд нь хаагдаад одоо шинэ юм одоо нээгдэх ч үгүй юм уу те шинэ мэдрэмж нээгдэх гээд одоо тийм бонусууд бол байдаг байгаа байхгүй. Тийм болохоор энергийн хүчит газрууд маш одоо чухал бас угаасаа нөлөөлдөг. Ягаад гэвэл тэнд бичигдсэн байгаа програм код нь шал ондоо гэсэн профешнл одоо хэлбэр гэж хэлж болно те. Тийм байгаа. Тэгээд ер нь бол яагаад бид нэр ингээд хүмүүстэй унтцсан сэрцэн гэж яриад байгаа юм те. Яагаад энэ унтах сэрэх гэдэг ингээд хуваагдаад байгаа ингэнгүүт юу юм бэлээ л те. Бид нэр ингээд баг зүйлийг мэдрэх тусам те мэдрэмжээс айгаад тэгээ илүү багыг мэдрэх тэгээд байж болох одоо олон төрлийн хувилбарууд дэлхийн те олон төрлийн гайхамшгүүдэд одоо үгүй гэж хаалт тавьснараа унтаад идэг. Одоо мэдрэмжүүдтэй үгүй гэж хаалт тавьснараа бас унтаад идэг. Одоо хайраас айх, хүнд итгэхээс айх, үннээ хэлэхээс те айх, үнэн төрхөө харуулахаас айх ч гэдэм үнэн хүслээ хуваалцахаас айх гэл ингээд олон юмнаас бид нар мэдрэмжүүдээ хаах тусам бас унтцсан гэдэг ангилалд ороод байгаа байхгүй юу? Яагаад гэвэл мэдрэмж гэдэг чинь өөрөө сайн муу гэж ялахгүйгээр тэр айцыг хүртэл даваад тэр хайрлууч гэсэн ямар ч бодлогогүйгээр шумбаж ороод тэр шархлын ч байна уу, идэргэлтийн ч байна уу, юуийн ч байна уу ингээ бүгднгийн яг өөрөө дамжуулж мэдрээд гарсны дараа та яг нэгтдээ өөрийгөө хааж унтахгүй юу гэдэг нэг юм таны сүнслэг хэмжээний дараачин түвшний тоглоом эхэлнэ. Тэгээд дараачин түвшний тоглоом нь өөрөө илүү их бонустай, илүү гоё мэдрэмжүүдтэй тэгээд яг тарих потенциалын хувьд таныг next level одоо нээж өгнө, сэрээж өгнө. Тэгэнгүүт бид нэр хүмүүсийг яагаад унтаад байна гэдэг вэ гэхээр зүгээр хамгийн доод түвшний одоо хамгийн энгийн гэж хэлж болно. Тэг хамгийн энгийн амьд үлдэх програмуудад одоо хүртэл тэр програмнуудаас салахгүйгээр зөвхөн түүнтэйгээ зууралдаад тэрнтэйгээ ажиллаад хамгийн одоо тий матрицын анхан шатны дээр үеийн одоо тий old version програмаар яваад байгаа болохоор гүн унтж байгаа хүмүүс гэдэг одоо зөвхөн инстинкт дээрээ тий өөрийн анхаарал байхгүй, ажиглалт байхгүй, ухамсарын тэлэлт сэрэлт байхгүй бүх зүйлийг одоо муу сайн хүчтэй хүчгүй хайр биш гэд ингээд хоёр төрөлт ангилаа сурцснаас гадна яг энэ мэдрэмж байхгүйгээр зөвхөн бүх зүйлийг тархиар манипулейт хийгээд ч юм уу аль эсвэл хин нэгнээр манипулейт хийгдүүлээд одоо энэ зүйл сайн, тэр зүйл сайн гэл ингээл янз бүрийн рекламанд итгээд ч юм уу те янз бүрийн одоо хүмүүст уруу татагдаад ч гэдэм үү. Тэгэд өөр дотор байгаа энэ энергийн нөөцийг бидний бие чинь өөрөө тэр чигтээ энерги мэдээлэл одоо энэ програмын бүх зүйл гүйж байгаа те. Тэгэнгүүт яагаад бид нэр ингээд энерги өөрсдөө хуваарлаж энэ энергиэрээ өөрсдийнхөө бүтээгчийн орон зайг эзэлж чадахгүй энэ энергиэс хоруулаад байгаа юм бэ энэ матрицд. Зүгээр л одоо тийм гой зүйл эдэлж хэрэглэхийн төлөө хөтлөө ажиллаад тий зөвхөн тэр зүйлийн төлөө хөтлөө ажиллаад хамаг энерги тийш нь тушаагаад оронд нь нэг юм матрицаас төр зургийн нэг юм бонус тий төр зургийн нэг юм за хувцас хунаар хэрэглээ машин ч юм уу төр зургийн тэр нэг юм аархал гайхуулал гэх мэтийн бонусуудыг аваад тэгээд тэрийг амьдрал гэж бодоод байгаа нь өөрөө маш тийм доод түвшний сэтгэлгээ болчиход байгаа байхгүй юу.
Тэгэл одоо замбраагүйгээр үржих те одоо замбраагүйгээр үржих гэдэг нь энэ нэг хайр гэдэг зүйлийг эрхэмлэхгүйгээр хинтээч хамаагүй тийм үржлийн одоо актанд орох өөрийнхөө эгог тэжээхийн тулд тэр нэг тооны араас хөөх олон хүнтэй одоо ойртсон барьсан гэдгээрээ одоо бахархах ч гэдэг юм уу те энэ үнэнч биш байдлууд ингээд бүр их олон болох гэл тэгэд энэ ч өөрөө яг бодоод үзэх юм бол ерөөсөө одоо унтаад байгаа хүмүүсээс гараад байгаа тэр маш доотлын одоо програмаар одоо ажиллаад өөрсдөө кодлуулад байгаа хүмүүсийн үйлдэл байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ шилжилтийн үед тэ энерги одоо илүү чанаржаад ингээд дараагийн түвшинлөө шилжээд дээрэс нь энерги өөрөө ингээд чанарчих тусам одоо бүх юмд инфляц одоо үүснэ гэдэг шиг энерги нь өөрөө ингээд тэ илүү чанартай програмд үйлчилдэг болоод одоо ингээд өөрөө ингээд энерги өөрөө дээшлээд дэлхийн ертөнцийн одоо энэ давтамж долгионы нь одоо дээшлж байна гэх тусам хуучин доод түвшний програмаар ажиллаж амьдарч сэтгэжсэн хүмүүс маш хэцүү болж байгаа. Тэдний одоо матрикс баг багаар хаагдж байгаа. Тэгээд шинэ матриксийн код програмууд шинжлэгдэж орж ирж байгаа нь өөрөө бид нар одоо шинэ ирнэлүү, шинэ дүрмээр амьдардаг болох гээд байна гэсэн үг. Тэгээд тэр шинэ дүрмийг бид нар яаж мэдэрч ойлгож явах юм бэ гэхээр дандаа л ингээ нэгнийхээ туршлагаас ярилцаж, хуваалцаж, өөрсдийнхөө түүхийг өгүүлсэхгүйгээр хуваалцаж, өөрсдийнхөө одоо бодит байдлыг фильтрдэггүйгээр те яг үнэндээ ийм байна ийм зүйлүүд тулгараад байна. Ер нь бол одоо үннээрээ байж баг багаар сурах, өөрийнхоороо байх, үннээрээ байх, импульсээрээ байх гэд тэр зүйлсүүдийг одоо ингээд сураад тэгээд бидний потенциал нэмэгдэж байгаа мэдрэмжийн хувьд илүү их зүйлсийг бид нэр мэдэрдэг болж байгаа. Тэгэхээр түүнийгаа ч гэсэн гайхах биш, үл тоомсорлох биш, үл итгэх биш, харин за ямар сони юу те өмнө нь би ийм тод зүүднүү зүүдэлтгүйсэн. Одоо яагаад ингэж их тод зүүдлээд байна? Эсвэл одоо яагаад ингэж ийм тих гээд байгаа юм шиг санагдангууд ямар нэгэн зүйлийг миний харуулдаг байгаа юм шиг нүгээр яагаад тэгээд байна? Эсвэл өмнө нь одоо ингэж өвдөөд бараг ингэж 4 хоног 5 хоног хөвтчдэг байсан бол одоо яагаад ингэ ханаад манаад 2-3 хоногийн дотор ч юм уу те маш хурдан идэгрээд байна. Аль эсвэл одоо яагаад би ингэж байна тэгээд байна? Яагаад энерги болоод байна? Яагаад унтсан ч гэсэн унтсан мэдрэмж юусэн авахгүй байна? Яагаад ингэж олон зүйлийг хийхдээ хүч энерги бүр хаанч хүрэлцэхгүй байгаад байна? Яагаад улам их ганцаараа баймаар санагдаад байна? Аль эсвэл яагаад ингэж би бүр түгшээд байж чадахгүй, заавал хэн нэгний хажууд л байхгүй болвол ингэж надад амар хэцүү болоод байна. Яагаад энэ би burn out гэдэг зүйлд те ингээд өртөөд яагаад ямар нэгэн зүйлээс ингээд залхаад бүр юм хашраад байна те би юун дээр одоо цаг нь болцсон зүйлийг цэглэхгүйгээр юунаас би ингээд зуураад айгаад байна гэд зуураад айгаад байгаа бүх зүйл чинь өөрсөндөө итгэхгүй байгаа зүйлсүүд эргэлзээнүүд чинь уг нь бүгд устгагдаж алга болж одоо тэглэгдэж үгүй болох ёстой байгаад байгаа тэр далд ухамсараас ч өгөөд байгаа одоо сигналууд ахгүй юу бохирдлуудаа ингээ гаргаа гэд тэгэд ил ухамсар чинь тэднэрийгээ ингээд ажиглаад ингээд тэднэртэйгээ нүүр тулаад ирэнгүүт бүр их одоо айгаад байгаа юм тэр зүйлсүүдийг та тутагшооноо ингээд залгиж тэр ингээ өвдөлтийг ч юм уу
тэр ингээд үнэн бодит зүйлүүдийг би хүлийн зөвшөөрөхгүй харахгүй зүгээр л юм яач нэг юм хевсний доогуур хийгээ шүүрч чи надад л харагдахгүй бай гэсэн юмнууд чи ингээд гарч ирэнгүүт яаж тийшээ орж исэн нэг тэрэн шигээ ингээд гарч ирнэ. Гэтэ та бодоод үзтээ бид нар ингээд нэг юм гашуу юм идэж болно те. Тэгээд гашуун ингээд ингээд яаж иж байгаад гэлс ингээд нэг чихэрлэг юм дээрээс нь уугаач ч юм уу ингээд зайлгчдаг. Тэгтээ тэр чи одоо хэрвээ ингээд гарах дээрээ тулвал одоо амаараа ингээд гарах дээрээ тулвал бүр л муухай мэдрэмж төрүүлж те бүр л муухай амьттай болцсон л гарна штэ. Тэгээ хэсэг л ингээл те хоолоо молоо чи ингээл зуурж муурал яг тэрнтэй адилхан бидний тэр ингээд цаашаа далт хийгээд харахгүй хүндэхгүй гээд далт хийцэн тэр мэдрэмж сэтгэл хөдлөл гомдол уур уцаар ичих өөр юу ч үгүй те айц майц гэл ингээд янз бүрийн одоо та ингээ хүлийн зөвшөөрмөөргүй байгаа далд ухамсарын код, програмууд гэл ингээл тэд нар чинь ил гарч ирж байна, анзаарахыг хүсэж байна, шинжилэлд ороод устгахыг, тэглэгдэхийг хүсэж байна. Тэгээд тэр гарч ирсэн тэр шин хоосон орон зай дээр чинь таны шин хувилбар, дээд хувилбар одоо шин тоглоомын дүрм програмууд танд л одоо ээлтэйгээр бичигдэх гээд байна гэсэн үг. Яагаад бол хуучин зүйлсээсээ те зуураад байгаа хүмүүс бол угаасаа хэдэн жилийн дараа яг одоо нэг юм шин цаг үе дээр ирээд угаасаа л цаашаа явж чадахгүй. Тийм болохоор яг энэ биднэрт юм шинжлэгдэх, шилжих цаг хугацаа гаргаж өгöd байгаа байхгүй юу. Тэгээ тийм ч болохоор ингэж их одоо шинэ сүнслэг урсгалууд одоо ухамсарын сэрэлтүүд гэл тэг хүмүүс ингээд зүгээр л байгаа байдлаасаа байгаа үнэнгээсээ өөрсдийнхөө туршлагаасаа хуваалцаад тэгээ аль болох бэлэн болснууд нь тий олон хүнд туслая. Олон хүнд туслангаа би нөгөө бид нөр хүнд тусалж байгаа бол дандаа л цаагаар өөрсөндөө тусалж идэг гэдэн шүү дээ тий. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр одоо би яг хин нэгний одоо нэг юм програмтай ажиллахаар задлан зөвлөгөө болоод тий ингээд тулж ажиллахаар миний одоо надаар дамжуулж байгаа тэр энерги тэр хүнийх лөө ингэж нэвчин ороод энергийн солилцоо үүсгээд тэгээд миний мэдрэмжүүд өөрөө сайжирч идэг. Яагаад гэвэл ямар нэгэн зүйл тий хэрэглэгдэх хүнтэй байж ижил тэр зүйл сайжирч явна. Тийм болохоор миний мэдрэмжүүд сайжирч идэг. Дээрээс нь яг ингээд тэр урсгал энерги өөрөө ингээд надаар ингээд дамжигдаад ингээд ажиллаад дуусахаараа надад маш их одоо идэрэлтийг, маш их үеийн үрийн одоо хаалтуудыг би маш их үеийн үрийг одоо төгсгсөн байдаг, дуусгасан байдаг. Яагаад гэвэл тэр хүний одоо мэдрэмжээр ч гэсэн бас нэг өөрийнхөө хувилбарыг одоо хаачж байгаа байхгүй юу? Ийм байт юм байна. Ийм байт юм биш үү гэд миний одоо ямар нэгэн байдлаар л одоо өнгөрсөн амьдралын параллел амьдралын ч юм уу те миний нэг юм өөрийн л нэг хэсэг над дээр ирсэн байгаа. Бид нэр одоо хоорондоо учирдгууд нь хүртэл те сайн чучрал муу чучралж байсан учирдгууд нь хүртэл маш уялдаа холбоотой байдаг болохоор тэгэхээр хүнд тусална гэдэг нь өөрөө цаагаар өөрийнхөө үеийн үрийн тэр програмыг хааж идэг мэдрэмж өөрөө дээшилж сайжирч жидэг би одоо бүр л илүү те ингээд тэр энергийг ингээд боохгүйгээр урсгаж энергийнхаа одоо талбайг ингээ өргөсгөж сурч идэг. Тэгээд дээрэс нь өөрөө энэ мэдээллийн одоо талбарт хүн өөрөө ажилтг нь болоод ирэнгүүт энийг одоо
зөөж хүргэдэг тий одоо энэ дундах одоо юм нэг юм далд ертөнц ил ухамсарын ертөнцийн одоо нэг юм дундах юм энергийн гүйлттэй хөтөж болоод ирэнгүүт энэ ертөнцөөс биш байгаа зүйлсээс биш байгаа орчиноос биш шал өөр одоо шууд одоо тэр матрицын программистуудаас гэж хэлж болно. Одоо бидний энэ сахиусан тэнгэр онгодуу дотоод дух хоолойноос шууд мэдлэг мэдээлэл урсаад байдаг. Тэгээ яг тэр хүнд сонсогдох ёстой, очих ёстой, ухаарагдах ёстой зүйл шууд л надаар дамжуулагдал гараад идэг. Тэгээд тэр нь яаж ингэ те яг тийм он овчтой байдаг гэдгийг би бодох ямар ч шаардлагагүй. Бодлороо ерөөсөө хаах шаардлагагүй, зүгээр л гарч байгаа зүйлийг хэлэх үүрэгтэй гэх юм уу. Тэгээд ингээд бүр ингээд нэг юм иймэрхүү чадвар мэдрэмжийн дотор ингээд амьдраад ирээд тэгээд энэ энергийг бас ингээд мэдрээд тодорхой хэмжээний өөрийнхөө цуглуулж авч байгаа энэ энергийн хүүсвэрээ яг өөрийнхөө хүсэж байгаа юм руу ингээд чиглүүлээ. Тэгээд тэр нь ингээд амар гоё шууд үйл явдал нь өөрийгөө одоо татаад одоо гоё биелэх тэр боломжууд нь бүрдэж эхлээд яг тэр ингээ орчлын ертөнц бурхан яаж миний хүсэлт ингээд хариу үйлдэл үзүүлж байгаа нь харагдаад үр дүн нь ингээд гоё баригдаад ирэхээр бүр л илүү гоё урамтай бүр л яг тийм шинэ ертөнцийн шинэ ертөнцийн яг тэр гоё цагийн тохиргоонуудтай бүр хоршин ингээд ойлголцоод амьдраад сурчингууд зүгээр л ямар гоё ертөнц бид нарыг хүлээж байна. Тэг маш олон хүмүүс энийг гоё мэдрээд өөрсдийгөө суллаад айхгүй нэг айц нэг хүлээсээ тайлаад тэр дотор ороод үзээсээ одоо гिचлийн өрн боддог. Одоо энэ янз бүрийн гоё бясалгал эднэр хийгээд дөнгөж энэ ухамсарын сэрэлт ингээ болоо явж байхад тэр нэг ингээд маш гоё бүр юм зүгээр тэр хайрыг мэдрэх, амар амгаланг мэдрэх тэр эгоны хүлээснүүдээс ингээл тайлагдал дөнгөж ингээл эгогоо ингээл ойлгож эхэлж байхад тэр ухаарлууд өөрөө хүн ямар юм гоё цэвэр айрун гоё аж аргал эрх чөлөөг өгдөм бэ. Хүн ингээд эрх чөлөөтэй байна гэдг нь маш ихтэй эдэлж хэрэглэх юмтай тэгсэн хэрнээ тархин юм түгжигдмэл биш. Харин ингээд тархин ингээд бүр юм талбаагаараа энергийн талбаагаараа хаана л бол хаана очиж шилжиж чаддаг байх нь өөрөө ямар гоё эрх чөлөө вэ гэж би яг мэдэрч исэн. Тэгээд энэ мэдрэмжүүд чинь бүр байнгын мэдрэмж, байнгын төлөв болоод хувир чинь одоо байнгын л одоо нэг юм өөрийгөө ажиглаад ажиглагч ухамсар ажиглалтаа хийгээд яг л ингээл өөрийгөө хийгээл ингээл нэг тийм илүү дутуу хүнд бодол энерги ерөөсөө ингээд энергитэй ингэж сүлжилтгүйгээр яг өөрийнхөө ингээ гой энергийн сүлжээгээр ингээ явчихна. Тэгэнгүүт яг л заримдаа нэг ингээд газардуулах зүйлсүүдийнх нь нэг нь бол ойсоо бид нэр юун дээр хамгийн их ингээд симпати өгдөг одоо ингээд юун дээр хамгийн их ингээд эмзэглэдэг вэ гэхээр ямар нэгэн ойр дотны чинь хүмүүстэй яг үнэхээр энэ хайрыг одоо энэ гоё зүйлийг ингээд мэдэрчээсэй гээд ингээд хүсэж байгаа ойр дотны чинь хүмүүс одоо өвдөх тэгэл өөрөө өвдөх
яг ингээд яг бүх зүйлийг ингээд гоё нандинаж талархаж хайрлж одоо тэр энерги те одоо тэр шилжилтийн тэр 5D энерги одоо бидний энэ шинэ ингээ матрицын энерги програм нь өөрөө маш их юм гоё талархал дээр хамтын юм бүтээгч ингээ энерги дээр тэгээд яг энэ нэгнийгаа одоо шүмжилгүйгээр хайрлах гэл те ингээд агүй гоё тийм хөнгөн гоё энергиуд дээр бүтэж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт хайртай хүмүүс чинь ингээд өөртөөгөө амар хүнд юмар ингээд зовоогоод тэгээд ингээд энийг өгөн ингээд хилээд хүчмөр идэг наадах чинь за бараг л худлаа тий таны одоо ингээд гоо шууд тэгж хэлэх нь хайшин гэхдээ ингээд таны одоо ингээд амар их зовоод байгаа энэ их өвчин ч юм уу энэ их бодол энэ их ингээд сэтгэл санааны зүйлсүүд яг тархин дотор ч л байгаамаа. Тэгэд энийг ингээ шийдээд бүх зүйл оронгороо 360 эргэж болт юм а. Тэгтээ 360 эргэхдээ юмс тийм муу байхгүй харин ч бүр маш шинэлэг гоё. Тэгээд ингээд та одоо ингээ хуучны шиг ингээд материалгаар яаж харагдах бол яаж мэдрэгдэх бол баригдах бол амтагдах бол гэдгээр нь одоо хөөж хайх биш. Энэ зүйлс ингээ мэдрэмжийн хувьд, ухаарлын хувьд, тархины тэлэлтийн хувьд, энергийн тэлэлтийн хувьд гэл идэвхжлийн хувьд гэд хайрыг тэр ингээ дэлхийн ертөнцийн байгаль тэ ингээ хүн хүнийгаа ингээ мэдрэх тэр мэдрэмжийн хувьд ямар ингээ зүйрлэшгүй гоё зүйлтэй ингээ тайлбарлаад ч ингээ айгуу тийм үг тутам зүйл вэ гэдгийг ингээ ойлгуулад мэдрүүлээд тэгээд яг ингээ олон хүнийг тэр нэг 3D-ний доод түвшний одоо програмаас сулалмаар байгаа байхгүй юу? Сэрэмээр байгаа гэсэн. Тийм л болохоор ингээл энэ унтцсан, сэрүүн, сэрцэн гэл ингээл яриад байгаа нь хүмүүс ингээл шууд ингээл тэ нэг унтцсанаар ингээл унтаж байгаагаар төсөөлөд байгаа юм шиг байгаа юм л та. Арайж бас тгээгүй л ах л та. Гэхдээ тэр чин өөрөө таныг юу таны нүдий чинь боогод байна. Тэгээд юуг нэвтэлжтэй ямар энергиудыг нэвтэлж харж чадахгүй байгаад байна гэдгээс л хамаарч байгаамаа. Тэгэхээр ингээд тэг юмс ингээд одоо дээшлээл бясалгал ингээд хийгээл ер нь бол одоо миний тарих тэ байнгын хин сүнслэг орчинд байдаг болсноос гадна яг ингээл тэ шин зүйлсийн дохой сигналыг бүгдийг аваад дээрэс нь энэ мэдрэмж томор нь юу гэдэг чинь мэдрэмж томор нь тэ хаанаас ямар мэдээллийг өөрөө чи ингэж татаж авмаар байна, юуны талаар бодмоор байна гэдгийг хүртэл ингээд сонгоод ингээд ирэхээр бид нэр бөөндөөс ирээд ер нь зөндөө олон хүмүүс ирээд тэг хийх зүйл айгүй гоё их байгаа байхгүй юу? Хийх зүйл их өөртөөгөө энэс илүү нарийн сайн судлаад тэгээд байгаа туршлага мэдээллүүдээсээ хуваалцаад нэгнийхээ ингээ хөгжилт бүр их хувь нэмрээ оруулаад тэгээ хүн төрөлхтөн ерөнхийдөө бол бүр тархиныхаа нэлээд их хувийг ингээд ашигладаг болох ирээдүйлөө явж байгаа болохоор олон зүйл дээр ингээд хүлийн зөвшөөрөл нээлттэй байдал тэгээд би ч гэсэн бас юм энергийг мэдрэх юмсан харах юмсан гэдэг юм сониуч импульс байх хэрэгтэйгээс гадна тэрийгээ бас дагаад сонсоод үйлдэл хийж чаддаг байх хэрэгтэй байгаа байхгүй юу? За ийм байна. Тэгэхээр өнөөдөр миний хуваалцах гэсэн зүйлээ үгээр өндөрлөө. Тэгээд энэ хүртэл надтай байсан маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя.